Хамтаа үзэгчдээ баярлалаа. Мотокроссын улсын аварга шалгаруулах тэмцээний 2 дугаар гараа боллоо. Энэ удаагийн тэмцээнд Монгол бүгд найрамдах хятад ард улс, Орос улбаны улс гээд олон орны тамирчид хурд хүч авьяасаа сорилоо. Тухайн тэмцээнд оролцогчдын ур чадвар жилээс жилд сайжирч, үзэгч, ивент итгэгчид нэмэгдэж байгааг зохион байгуулагчид тодтогч байна. Ер нь бол жил ирэх тусам одоо оролцож байгаа тамирчдын тоо. За тэгээд одоо тамирчдын маань чанар гэж ярина тийм ээ. Одоо бэлтгэл сургалт айгүй өндөр байгаа нь одоо харагдаж байна. Жил болгоны тэмцээнээс илүү агцтай байгаа нь бол харагдаж байгаа. Ер нь бол илүү залуужж байгаа тамирчид. Тэрийгээ дагаад бас үзэгчд тийм ээ. Үзэгчд маань нэмэгдэж байна. Тэрийгээ дагаад одоо ивент итгэх компани одоо нэлээдгүй бас нэмэгдэж байгаа гэж харж байна. Мотокроссын тэмцээнээр хүүхдүүд багасаа хичээснээр техникийн мэдлэгтэй болохоос гадна альваад ахваалжтай хурдтай сэтгэх чадвар нэмэгддэг байна. Аюулгүй байдлаа гэвэл ийм хамгаалтнуудаа ингэж сайн өмсөх хэрэгтэй. Ийм армор юу каск масга сайн тэгэж өмсөх хэрэгтэй. Одоо артлахаа хүүхдүүдээс бол нэлээд тэргүүлсэн дасраад явлаа шүү дээ. Тэгж явж байгаа сэтгэл ямар байсан бэ? Гой тайван явд юм бил. Өмнө жид оролцожсэн тэмцээнүүдэд ямар амжилт гаргаж ирсэн бэ? Өмнө зөндөө төрүүлсэн. Тий. Хэдэн удаа? Ер нь нэг 50cc-тэй ер нь 6 мурга хаа. За ерөнхийдөө манай энэ спортмен хүүхд багчуудыг багаас нь техникт хайртай болгодог. Бие бялдрын хөгжлийг тэгш болгодог. Одоо чөлөө цагаа ухаад суухгүй спорттой хичээлийн тулд гүйдэг, сунайдаг. Ер нь нэг эрүүл мэндийн талдаа маш зөв юм болов гэж боддог шүү дээ. Одоо 4-5 наснаас эхлэн мотоцикл унжиж шүү дээ. Ер нь мотоцикл мотоспортын хөгжүүлэлт маш өндөр одоо хувь нэмэр ороод ийм багасаа мотоцикл унаад сурч гашин цаашдаа над хөгждөг чинь өвшөө олон одоо Монголын мотоспорт өвшөө мундаг хөгжих байх том одоо хэмжээ төрнэ гэж бодож байгаа би. Тэгээд хятад болохоор нөө жижигхэн замтай тэгтээ эргэлт ихтэй. Тэгээд би ингээд нааша цааш ингээд уралдаад одоо тушлах суудаг байхгүй. Бивнээс сурах юм зөндөө байгаа. Тэгээд тэр нь айгүй гоё. Хүүхдүүд бас сая одоо Монгол хүүхдүүд явсан бас айгүй сайн байлаа. Дандаа байранд ороод тэгээд медаль аваад айгүй сайн байсан. Энэ удаагийн мотокроссын улсын аварга шалгаруулах тэмцээний 2 дугаар гарааны ивент итгэгчээр Шунхлаа групп, Трансвест компаниуд ажиллалаа. Бид нар бас Монголд залуучуудад ялангуяа өсвөр үеийнхэнд тийм ээ мотоциклийн спортыг бас таниулах, хөгжүүлэх. За тэгээд энэ талаар энэ спортоор хичээлж байгаа хүүхд залуучуудыг дэмжих зорилгоор бид нар бас ерөнхий ивент итгэгчээр оролцож байна. Би бол өөрөө бас мотоциклийн спортоор 50 гаруй жил хичээлж байгаа ийм туршлагатай хүн. Тэгэхээр одоо бас Монголын хүүхд залуучуудад, монголчуудад бас ийм хэрэгтэй сайхан спортыг ивент итгэж ажиллаж байгаадаа бас баяртай байна. 6 ангилалд одоо шагнал бай бэлдээд манай компани ерөнхий ивент итгэгчээр оролцож байна. Тэгэхээр 6 ангиллын нийтээ 18 тамирчдад одоо компани одоо 1 2 3 дугаар эрийн шагнал за тэгээ нэрмжит шагналуудыг олгоно. Ер нь Монголд одоо жилдээ 6 удаа болж байгаа энэ том мотоциклийн тэмцээний одоо Улаанбаатар зохиогддог энэ 3 тэмцээнийх нь 2 дугаар гарааг ерөнхий ивент итгэгчээр ажиллаж байгаа учраас одоо бидний хувьд бол маш том хариуцлагатай, санаачлагтай сайхан үйл явдал болж байна. 2 дугаар гараа Морингийн даваанд басан бол дараагийн гараанууд Төв болон Сэлэн аймагт хуваарийн дагуу болох юм.